Сайн байцгаана уу? Эрдэнэсийн эрэл багийнхнаас явуулж байгаа Есүстэй хамт дахин эхлүүлье. 31 өдрийн подкастыг та Монголын цагаар өглөөний 7 цагт, Америкийн цагаар оройн 8 цагт шууд хүлээн авч сонсох боломжтой. Өдөр бүр ердөө 2-3 минут мөнхийн эзний үгээр бодол санаагаа шинчилж, түүнд найдан ураг шалгах аялалтаа хамтдаа гарцгаая. Матай бичсэн загталтаа параш бүлгийнхний шашинтлаг байдал, хуулиар дамжуулан ард иргэдийг хэрхэн буруу сургаалаар дарамтлж байгааг харсан Есүс хүнд дарамт өөрж зовлон дунсан хүмүүсээ хэрвээ та нар над дээр ирвэл би амар тайвныг өгье гэж хэлсэн байдаг. Есүс өөрийнхөө амьдралаар хуулийг дагаж биш, харин мөнхийн эзэнтэй харилцах харилцаанаас болж бидний сүн санаа бодол чөлөөлөгдөж түүнд найдан түүний амар тайвныг авах тухай ярьж байгаа. Бидний амьдралд асуудал зогсно гэж байхгүй. Гэхдээ мөнхийн эзэн биднийг өөртөө нь ойр дотн байж, өөрөөс нь асууж, сурч, өөртөө нь харилцаатай байх үед тэр бидэнд мэрэгэн зам зааж өгч, асуудлаас гарах мэрэгэн ухаан өгдөг. Мөнхийн эзэнтэй харилцах харилцаа нь ер бусын амар тайвны эхлэл үлээ. За ингээд мөнхийн эзэнтэй ярьцгаая. Мөнхийн эзэн минь, өглөө бүр бид таньтайгаа уулзч бай. Өдөр бүр таны үгнээс суралцаж бай. Амьдралын хүнд бэрхшээл донд тантай хамгийн түрүүнд харилцаж бай. Харин та өөрийнхөө амар тайвнаа бидний зүрх сэтгэл, сүнс санаа бодолд минь өгөөч. Бид үнийг Есүсийн нэрээр гоё ярьлаа. Амен.